Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ бид Ховд нутгаас сонин сайхан хүргэж байгаа тариаланчд ярьж байгаа нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Тэгэхээр бид нэгэн эрхэм хүмүүнтэй та бүхэнтэй сайхан яриа өрнүүлэх болно. Тэгээд энэ удаагийн дугаарт маань байгаль орчин болоод газар тариалан хөдөө аж ахуй энэ чиглэлээр маш олон жил одоо үйл ажиллагаа явуулж байгаа, ажиллагаа эрхэлж байгаа ийм одоо хүнтэй ярилцгаж байна. Тэгээд та манай үзэгчдэд бас өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх бах тий. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Чинбат гэдэг. За би Ховд аймгийн хүн байна. Тэгээд төрийн байгууллагад 38 дахь жилдээ ажиллаж байна. За эхний 20 жилд нь бол өөрийн төгссөн агрономийн мэргэжлэр ажилласан. Сүүлийн 20 жилд нь бол байгаль орчны чиглэлээр хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалтын захиргааны уур амьсгалын өөрчлөлт, төсөл хөтөлбөр, баруун бүсийн төв хариуцсан мэргэжлийн ажил хийгээд явж байна. Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн дулаалал гэж их том зүйлийг ярьдаг болж тэ. Тэгээд таны хувьд байгаль орчны хамгаалалт талдаа нэлээд одоо олон ажлуудыг хийж бүтээсэн байна. Тэгээд газар тариалантай, хөдөө аж ахуйтай холбох талаас нь ч гэсэн та бас сайн сайхан хуваалцаач. За тэгэхээр одоо энэ уур амьсгалын өөрчлөлт ялангуяа энэ дулаалал бол одоо Монгол оронд маш эрчимтэй явагч байна. Та бүхэн мэдж байгаа бах. Дэлхийн дулааллын дундаж 0.65 градус бол Монгол оронд 2.2 градус буюу 3 дахин илүү хурдтай явагч байгаа. Ялангуяа одоо хурд хүнс бага ундаг манай баруун бүс нутагт бол энэ уур амьсгалын өөрчлөлт маш эрчимтэй явагч байна. Манай баруун бүс нутагт ер нь олон жилийн дунджаар 60-аас 120 мм тунц ундгийн. Тэгэхээр энэ сүүлийн үед одоо энэ тунц маань баг унахгүй зарим жил 40 мм, 60 мм одоо хамгийн бага түвшиндээ хурд тунц орсноос болж бэлчээрийн одоо ургамлын ургац зүйлийн бүрэлдэхүүн одоо маш их буурч байгаа ийм сөрөг нөлөөллүүд байна. За ялангуяа одоо зөвхөн газар тариалантай холбоотой авах юм бол манай баруун бүсэд бол газар тариалан зөвхөн услагаатай л эрхэлдэг. Төвийн бүс шиг одоо багаар тариалан буюу зуны хур бороо тэнгэрээс харж одоо бид нэр тариалан эрхэлдэггүй, зөвхөн услагаатай эрхэлдэг. Зундаа бол маш их хална. Тийм учраас зөвхөн услагаатай эрхэлдэг. Тэгэхээр одоо энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд энэ баруун Монголд байгаа томоохон гол мөрнүүдийн усны түвшин багасах, булаг шандны одоо их ундрах, алга болох, усны хэмжээ нь багасах ийм Монгол алтан сүрдэг мөнх цас дуулнууд одоо маш их одоо мөнх цас дуулны цасны талбайн хэмжээ маш их багасж байна. Зарим судалгаа байдаг тий одоо жилд 2-3 метр одоо нэмгэрч яана гэж байгаа байхгүй мөнх цас дуул. Тэгэхээр одоо баг 2050-ад оны үед одоо бид нар баг мөнх цаст уулны цас арилах тий тэгээд доошод доор нь байгаа цэвдэг нь одоо бас одоо нэмгэрч багасж байгаа. Тэгэхээр энэ баруун бүсд байдаг Ховд гол, Буянт гол энэ том одоо завхан гол эднэр бол ер нь явцтай бол ерөөсөө усны түвшин багасан л гэсэн үг. Тэгэхээр бол ерөөсөө цаашдаа бид нэр энэ байгаль орчныг хамгаалах асуудал маш их чухал байна. Энэ уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох гэдэг асуудал одоо хамгийн чухал байгаа байхгүй. Ялангуяа газар тариалан эрхлэгч бид нэр зүгээр усыг одоо ил хурцээр одоо шууд авчрал ил ингээд тавихад одоо ямар их одоо усыг гамгүй зарцуулж байна. Тэр хөрсний үржил шинт хэсгийг бол ерөөсөө 5 минутын дотор угаагаа ачиж байгаа байхгүй. Тэгээ манай баруун бүсын хөрс бол ер нь үржил шимээр нэлээд ядмаг 9 зэрэг хөрс голдуу байдаг. Төвшөлнгийн хэсэг хангаан хөрөн хөрсөл хар шорон хөрс бол ер нь их ховор. Тэгэхээр энэ услагааны энэ технологиор бид өөрчлөхгүй бол үржил шимээ угаагаа дуусч байна. Тэгэхээр бас судлаачдын нэг судалгаа байдаг. 1 см үржил шинт хөрс байгалийн тогтцоороо бий болоход 100-аас 150 жил шаарддаг байхгүй. Тэгэхэд бид нэр зүгээр нэг ширүүн ус авчирал 5 минутын дотор тэр үржил шинт хөрсийн
угаа хайчиж байгаа байхгүй. Тэгээд одоо дээр нь үржин шимээр ядамг энэ хөрсөнд бид нэрээс одоо тэгэл бууцаар бордох асуудал хамгийн их байна. Тэгээд Оросоос Улаанбаатарт орж ирсэн одоо эрдэс бордоонуудыг бас нэлээд авч хэрглэж байна. Азотны бордог бол одоо машинаар нь авч ирж байна те. Тэгээд энэ авийн одоо энэ үйлжээ хаваржаа энэ малчтын одоо бууцыг одоо зөөгөөд бараг дууссан. Одоо нэг 5 тонны майти машин бууц бол ерөөсө бараг сая төгрөг хүрчтэй шүү дээ. Харин тийм бараг гинэ бас тий. Бараг 100 км-д бараг бууц олдохгүй шахуулсан байхгүй. Харин тийм. Тэгэхээр энэ газар тариалангийн салбарыг ховд нутагт энэ баруун бүсэд хөгжүүлэх дээр бол нэлээд том бодлогын чанартай асуудлуудыг дэвшүүлж одоо явахгүй цааш тэрнэлэх хэцүү болж байна. Одоо тэгэхээр жинхэнэ баг энэ эрдэмтдийн маань судлаад гаргацсан байгаа бортоонууд хэрэг болох нь дээ тий. Одоо шууд утгаараа бол бууцаар утгах бордох чи одоо бас аюултай зүйлд тооцогдчиход байна тий. Тэгээд тэгсэн ч гэсэн одоо тэгэл тариалтай хийгээл олон жил одоо яг энэ үндсэн технологиороо явж ирлээ. Тэгээд шингэн бордоо ер нь хэрэглээ хэр байгаа бол тий. Тийм тэгэхээр ч одоо ерөөсөө гол хэрэгэлдэг манай тариалантай гол хэрэгэлдэг бордоо бол бууц байна. За бууц бол авчраад цацна. Гад одоо 20-с бараг 40 тонн орохоор цацна. Тэгээд бууц чинь шууд ургамалд шингэстэй хэлбэрт байхгүй. Хөрсөнд хийгээд 2-3 жилийн дараа ургамал шингэстэй хэлбэрт орно. Тэгэхээр ийм нөхцөлд бол бид нэр одоо орчин үеийн одоо дархны ургамал газар тариалан эрдэмтдийн хүрээлэнгээс гаргасан тэр био бордог хэрэглэх, тэр шингэн бордог хэрэглэх тэр чинь нэг удаа ургамал ургалтын хугацаанд 3 удаа борддсон байна тэр био бордог. Тэг чинь нэг удаагийн гаагийнх нь тэр бордооны үн нэрээсээ 50-60 мянган төгрөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь айгүй хямдхан тэгээд ургамалд одоо ургастай юу шингэстэй хэлбэрт шууд байдаг те шууд үйлчилдэг. Дээр нь хөрсний үржил шимийг дээшлүүлдэг. Тэгээд энэ агаарт байгаа чөлөөт азотыг бол хөрсөнд одоо шууд татж оруулдаг. Хөрсний үржил шимийг дээшлүүлдэг. Гэт энэ сүүлийн био бордоо, шингэн бордоонууд маш их ач холбогдолтой байна. За зүгээр хэрэглээний хувьд бол ховдын тариаланч бол дөнгөж хэрэгжилж эхэлж байна. Тийм. Тэгэхээр одоо бид нэр энийг тариаланч, ногоочд, агрономчтой одоо сайн сургалт хийх, тий ач холбогдлын одоо таниулах чиглэлээр сургалтыг бас их хэмжээгээр хийх хэрэгтэй байна. Шаардлагатай байна. Тэгэхээр зөвхөн Beyonder компани бордоо бас их олон янзын төрлөлтөө. Тэгээд нөгөө яг өтөг бууцаа бордоо олгож хэрэглэж байгаа хүмүүс маань бас компост маягаар өтөг бууцаа бэлдээд одоо тэр доторгоо одоо ургамалд нөлөөж болох зүйлүүдийг хуурай хэлбэрт оруулаад ингээд компост маягаар жига гэдэг энэ өтгөн лаг задлалдаг бас нэг бүтээгдэхүүн байгаад байна. Тэрийг бас нэлээд хэрэглэх юм бол ач холбогдолтой нөгөө бууцанд янз бүрийн зүйл үүсгэхээс ингээд хамгаалчих боломжтой юм да гэж харагдаад байна. За тэгээд бэлчээр дээр бас энэ бордооноос хэрэгэлж бэлчээр сэргээх юм үйл ажиллагаануудыг хийвэл гэсэн миний санаа төрж ийн л доо. Тэгэлгүй яг тэгэхээр одоо мөн саяхан засгийн газрын шийдвэр гарууд их хурлын тогтоол гарав малчин өрхөд нэгээс хэдэн га гэлээ 5 га талбайг одоо өөр торлон авч одоо сайжруулах болно гэсэн юм шийдвэр гардаг шүү дээ. Энэ бол маш их хэрэгтэй. Өөр амьсгалын өөрчлөлт эрчтэй явагдаж байгаа энэ үед энэ хэдэн бэлчээрийн ургамал нь гарахаа байчлаа тий зүйлийн бүрэлдэхүүн цөөрчлөө гашуун ургамал зонглох бол ийм үед одоо тэр төр засгаас олгосон тэр газраа сайхан торлж хамгаалаад энэ био бордоог хэрэглүүл одоо хамгийн чухал. Сүүлийн үед бас эко тариалан, органик тариалан гэж их ярих болж тэгэл зарим тариаланчид маань бас сайхан холимог тариалан гэдэг нөхөн сэргийх янз бүрийн одоо аргууд хэрэглээд за тэгээд эко тариалан хийгээд эрэхлээр нөгөө биологийн олон янз байдал буюу маш олон төрлийн амьтад бас цуглж одоо тэр байгаль маш гоё онгон тагшин байдал руу явж байгаа эдэр юмнууд харагдаад байна л да. Тариаланчид бас ингэж болдсон байна гэж бодогдоод байна. Тэгээд энд бол Монгол улсын
маш олон төрлийн шууд ирж байгаа бах. Тэгээд биологийн олон янз байдлыг сэргийхийн тулд таны одоо хүч хөдөлмөр бас нэлээд их л байгаа бах та тий. Тэгэхээр одоо би сүүлийн 20 жилийн улсын тусгай хамгаалалтын газар буюу энэ харуулснаар улсын тусгай хамгаалалтын газарт ажиллалаа. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт болсонтой холбогдуулаад энэ харуулс нуурын урталд одоо энэ харагч байна. Харуулс нуурын цагаан голын 63 арал гэж байдгийг. Тэгэхээр энэ 63 аралд энэ Чандун, Манган, Буйнд, Жаргалан цум гэдэг 4 сумын зарим малчид орж өвлжтэй, аяд тухтай өвлждөг байхгүй. Тэгээ сүүлдээ нөгөө бэлчээрт нь цусланд нурмал муу гарснаас болоод эднэр арлаасаа хавар малаа бүрэн авч гарахгүй. Арал руугаа бүр бод малаа шахдаг ийм асуудал гараад. За би харуулс нуурын дарга болчоод 2008-аас 9 онд Ховд их сургуулийн Эрдэнэтэн оюун чимэгтэй энэ цагаан голын арлын ургамлын судалгаа хийгээд энэ яагаад ингэж ургац нь буураад байна гэдэг судалгаа хийсний үндсэн дээр ерөөсөө энэ малаас чөлөөлөхгүй болохгүй гэдгийг нь ойлгоод дээр нь одоо хавар ингээд усны шоу одоо харуулс нуур чинь бол Монгол орны хамгийн олон зүйл шоу ирж байна. 280 зүйл шоу хамгийн олон зүйл шоутай ийм чухал нутаг. Гүйхэн 2-3 метр гүнтэй ийм цэнгэг устай нуур тэр утгаараа хус зэгс их ургадаг. Тэр хус зэгсийг ашиглаж энэ нүүдлийн олон шууд одоо энд ирж төрж өндгөлж үрждэг ийм нуур байхгүй юу. Тэгээд нөгөө шуу хүрээд ирэхээр нөгөө арал дээр ч мал байж байдаг. Тэгээд энэ асуудыг бид нэр шийдэх зорилгоор цагаан голын бичээрийг хөөртэй ажиллах журам гэдгийг гаргаад нуур тойрсон 5 сумын зас дараагаар батлуулаад аймгийн засаг дарга нэмдээ байсан тэр хүнээр батлуулаад энэ журмыг бид нэр хэрэгжүүлсэн. Журмын гол санаа бол ерөөсөл хавар 4 сарын 20 гэхэд бүх малаа арлаас ингээд аваа гардаг. Намар арлын хоолоонууд хөлцсөний арталд 11 сарын 20 гэхэд ордог. Ийм одоо малаас чөлөөлөх ийм журам гаргаад амжилттай хэрэгжүүлээд мөн 3 жилийн дараа бид нэр ороход нөгөө ухаарч байсан арал маань намар борог өвсөнд нь адууны нуруу харагдахгүй тийс хэрэгсэн байхгүй 3 жилийн дотор. Тэгээд нөгөө дэлхийд ховор байсан ховор одоо пеликан буюу одоо борцгор хотын шуу байна. Манай нуурын одоо нэг ховор амтан тэр үед ерөөсө 14-өөс 19 тоо толгой байсан байхгүй. Тэгээ өнөөдрийн байдлаар энэ харуулс нуурын цагаан голын бэлчээрийг хөөртэй ажиллах журмыг хэрэгжүүлж чадсанаар амьдрах үржих төрөх боломжийг хангаж чадсанаар өнөөдөр борцгор хотын шуу манай нууранд 120-оос 130 тоо толгой болж өссөн байгаа байхгүй. Тэгэхээр сайхан. Тэгээд ч бас энэ харуулс нуур бол угаасаа дэлхийд данстай их ховор өвөрмөц нуур. Тэгээд манай хамт олон бас бид нэр зүтгэж байгаа. Энэ 10 сард орсон байсан 2024 онд бид нэр ЮНЕСКОгийн дэлхийн хүн ба шим мандлын нөөц газарт одоо бүртгүүлж чадсан. Ийм ажлуудыг хийгээ явж байна. Үнэхээр байгалийн сайхан зохицолборт газарын тэгээд мэдээж эрэг аялал жуулчлалтаа хөгжүүлээд хавсраад явах юм бол энэ Монгол улсын хувьд дэлхийд одоо ховор тооцогдох ийм сайхан газар дэлхий хангаа байхаа гэж бодож байна. Тэгээд энэ 60 хэдэн арлагчуд таасаа 63 арал. 63 арал. Яг ингээд тус-тустай арлууд байх юм байна. Тус-тустай арлууд байна. Тус-тустай нэртэй 63-аа нэртэй. Хунт гэдэг арал байна, мандал гэдэг арал байна, гэрлээч гэж байна, бор арлын цагаан гэж байна. Хөхтээлт ямар сайн үү. Айгуу гоё. Бүгд аралтай. Тэгээд тэр арлууд нь угаасаа хөхтээлт дээр ямар малчид өвлжтэй угаасаа бүр ингээд уламжил болцсон тий. Ийм одоо бүр тэр арал дээр гараад арал дээр орж өвлждэг байхгүй. Оо за. Энэ одоо энэ уулын бэлдэр чинь ямар ч ногоогүй болцохор чинь өвлийн нуурын хулсыг энэ арлын ургамлыг ашиглаж тэр малчд маань айгүй өнтөө өвлждөг байхгүй. Тэгэхээр энэ харуулс нуурын экосистемийн ач холбогдол бол үнэхээр одоо ярьж дуусахгүй. Сайхан юм те. Энэ хойно бас нэг арал байдаг уу та? За тэнд харагч байгаа тэр арал бол одоо манай Монголын хамгийн том арал. Наа за. Агош арал. Агош арал бол харуулс нуурт байна. Хаашаашаа 20 км урт. Өөр хэдүүд 400 км квадрат талбайтай хамгийн том арал бол Агош арал. Монголын. Уртаар нь Лүнгийн хоолоо урсж байна, хойдоор нь Юмын хоолоо урсж байна. Энэ харуулс нуур чинь
тэр агуш ардын 2 тонн урсаа явдаг хамгийн том арал байхгүй юу? Энэ арал дээр бас одоо манай дөрвөн сумын агуш огийн малчид бас орж өвлжнэ. Бас тухтай өвлжнэ. Юугаар гарах вэ арал руугаа? Намарт бол хоолоо нөгөө юмны хоолой хөлдсөн үед нь малаа гаргана. Тэн дээр бас бюроз байгаа. Бюрозоор бас зөөж гарна. Тэгээ хавар дулаараа дидэд гараа явчтэй. За. Арлаж хилүүдэд хаваржаа цуслан дуугаа гараа явчихдаг байхгүй юу? Тэгэхээр Монголын хамгийн том арал энд байна. Улсын тусгай хамгаалалтын газар гэдэг бол ерөөсөө байгалийн унган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн түүх, соёл, шинж тухаан, экологи, танин мэдхүн ач холбогдлохын газрыг л тусад нь авч хамгаалж байгаа газар нутгийг улсын тусгай хамгаалалтын газар гэж байгаа байхгүй юу? WWF буюу Дэлхийн байгаль хамгаалсан чинь одоо маш ач холбогдолтой энэ олон улсын төсөл хөтөлбөрийн газар байхгүй юу? 1992 онд Монгол улсад орж ирсэн. Тэрнээс хойш одоо энэ хар ус нуурыг улсын тусгай хамгаалтанд авах судалгаа хийж өгсөн. Тэгээд их хурлаар оруулаад 97 онд 97 дугаар тогтвороор тусгай хамгаалтанд оруулсан. Тэгээд анхных нь офисыг одоо тэр байгууллага биднэрт 5 сая төгрөгөөр мөнгө хатуу байхад авч өгч илээ. Тэрнээс хойш машин, техник, байгаль хамгаалагчийн хувцас, форум, дуран, GPS, мотоцикл те ерөөсөө маш их юмар хангасан. За тэгээ та хоёр ярилцах цаг ер нь өндөрлөх тийшээ болж байна. Тэгээд магадгүй би асуугаагүй танд хэлчих юмсан гэсэн одоо зүйл байж болох юм. Тэ эсвэл одоо хайртай дотны хүмүүстэй ч мэдчилгээ хийж болох юм байна. Тэгэхээр би сая ярьж байгаа дутуу оргичлоо тэр манай хар ус нуурын тусгай хамгаалалтын газарт үзүүлж буй сөрөг нөлөө дарамт гээд бэлчээр ярьсан. Хоёрдугаарт нь усан цахилгаан станц байна. За хар ус нуураас нэг гол гарч байгаа. Тэр бол Чонарахын гол. Тэр Чонарахын гол дээр дөргөний усан цахилгаан станц бариад бараг 20 жил болж байна. Тэгж байна. Дөргөний усан цахилгаан станц анх барихад загас өнгөрүүлэх байгууламж гэдэг юм байхгүй байсан. Тэгээд Дэлхийн байгаль хамгаалсан манай хамгаалтын захирга хоёр шахсаар байгаад бариулсан. Загас өнгөрүүлэх байгууламж байна. Тэгсэн мөртлөө тэр нь жоохон онгогт амар даралтай ус гарна. Тэгэхээр энэ усан холбоотой энэ 5 нуурын чин загас тэр даралтай усаа дээш доош ерөөсө гарч чадахгүй. Тийм шүү дээ. Тэгээд эн чин гүйхэн нуурнаас гүн нуур руугаа загснууд очиж өвлж जैन. Төрөх үедээ, үржих үедээ дээшээ өгсөд хавцал руу боргонд руу гарч जैन. Энэ загсны шижид хөдөлгөөн өөрөөр хэлбэл 4-1 харьцаагаар дөрөвний усан цахилгаан станц болоод хуваагдсан байхгүй. Энэ бол ихэн сөрөг нөлөө байгаа. Одоо дахиад манай сав газар усан сав газар дахиад Эрдэнэрийн усан цахилгаан станц барих гэж байна. 90 мегаватт. Дөрвөн бол 12 мегаватт шүү дээ. Тэгэхээр тог цахилгаантай байна гэдэг бол хөгжлийн үндэс. Энэ төр засгийн бодлого энэ явдгаараа явдгүй яах вэ? Одоо дахиад манай ховд гол дээр Эрдэнэрийн усан цахилгаан станц одоо бариад эхэлсэн байна. Тэгэхээр энэ дээр одоо бид нэр өнөөдрийн байдлаар тэзүүг нь олж уншаагүй л явж байна. Тэн дээр одоо нөгөө миний хэлж байгаа загас өнгөрүүлэх байгууламжийг ямархуу орчин үеийн хэлбэртэйгээр хийж байгаа бол мэдээж байгаа байх гэж бодож байна. Тэ. Тэгээ тэр байхгүй бол одоо энэ манай Монгол хатран буюу хайрус загас чинь Темалус Бириборострес гэдэг одоо ховор загас шүү дээ. Тэр чинь дээшээ өгсөд яг тэр Эрдэнэрийн усан цахилгаан станц барьж байгаа хавцад орж төрсөө шахдаг байхгүй юу? Хүчил төрхтэй орчинд борготой тэр юунд очиж шахдаг. Яг тэр орчинд усан цахилгаан станц барьж байгаа байхгүй юу? За 3 дугаарт бол энэ тусгай хамгаалалтын газар нутгийн байгаль хамгаалагч мэрэгчлэнгүүд одоо манай хамгаалтын захиргаан дээр сүүлийн 7 жил нийт саяын ажилтнуудын 70 хүн шинжлэгдсэн байна. Тэгэхээр чинь дахиад одоо тэднийг чадварчлуулах, мэрэгшүүлэх, сургууль хэрэгтэй байна. Газар тариалан дээр холбоод ярихад энэ услахаатай тариалан хөгжүүлэх, услагааны шин дэвшилтэд арга, буруужуулах услага, туслын услага тэ өөрсдөө одоо хуцлагтай тариалан эрхлэх, пилонк хэрэглэх энэ шинээр гарсан энэ шингэн био бордог одоо өргөнөөр хэрэглэх сурах энэний ач холбогдлыг таниулах тэр ногооч тариаланч дөрүүлсэн сургалт нэг номерын ач холбогдолтой байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ аймагуудын хөдөө аж ахуйн газар, аймгийн засваргын тамгын газар тий эдгээр одоо яг анхааралтай аваад энэ чиглэлийн ажлуудыг хийгээд явуул тэгээд болох байх л гэж бодож байна. Тэгээд эцэст нь хэлэхэд одоо энэ газар тариаланг орчин үетэй холбож хөгжүүлэхэд сая би хэллээ. Болсон хүчний асуудал их чухал юм аа.
Тэгэхээр ялангуяа одоо манай хөдөөж их сургууль болвол бас бодлого бариад тий. Миний үед одоо би 1984-с 89 онд хөдөөж хүн дээд сургуулийг байхад ороход анхны услаатай газар трейдингийн агрономчийн анги нээсэн байхгүй юу? Би их азтай тэгээ анхны 5 жил сураад 89 онд энэ услаатай газар трейдингийн агрономч гэдэг ховор мэргэжлийг би эзэмссэн. Тэгэхээр одоо энэ услаатай газар трейдингийн агрономчийг хөдөөж их сургуульд яаралтай бэлдэх тий. Тэгээд энэ тариалан эрхлэгчдийг улсын системд ажиллаж чадах оператор тий, оператор болох услагааны машинаа ажиллуулж чаддаг болох сургалтууд байна, энэ коллежууд байна тий. Их сургууль нь байна, төр засаг нь байна. Эдгээр ингээл хөдөө аж ахуйн яам нь нэлээд сайхан бодлого бариад зэгцээд явахгүй бол болсон хүчний асуудал бид нэрийг хурцуулаад байна шүү. Тий. За тэгээ баярлалаа. За баярлалаа танд. За.